Сайн байцгаана уу? Та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Завхан аймгийн Баянт сумын 12 жилийн ерөнхий боловсролын сургуулийн бага боловсролын багш Долгор Сүрэн байна. Бид өнөөдөр 4-р ангийн математикийн хичээлээр 1 ба 2 орон тоотоонд хуваахыг үзнэ. Хүүхдүүдээ ном дэвтэр үзэг харандаага гаргаж бэлтгээрэй. Өнөөдрийн бидний хичээлийн зорилго сурагчид тоог 1 ба 2 орон тоотоонд хувааж сурна. Бид хичээлдээ дараах зорилтуудыг дэвшүүлсэн. Хуваагдагч уг тоонд бүхлээр хуваагдах хэсгийг урьдчилан тодорхойлох. Ноогдурд хэдэн орон тоотоо гарахыг тодорхойлох. Үйлдэлийг гүйцэтгэх. Үр дүнг шалгах. Тооны хуваагдах шинжийг товч авч үзье. 2 хуваагдах тооны шинж. Хэрэв ямар нэг тооны сүүлчийн цифр нь 1, 2, 4, 6, 8 гэсэн цифрүүдээр төгссөн байвал тэр тоо 2 хуваагдана. Жишээ нь 3792 гэсэн тооны маань сүүлийн цифр 2 тул уг тоо 2 хуваагдана. Хүснэгтийг ажиглаарай. Шар өнгөөр бодогдсон тоонуудын маань төгсгөл 1, 2, 4, 6, 8 гэсэн цифрүүдээр төгссөн байна. Тиймээс эдгээр тоонууд 2 хуваагдах нэ. Гуравт хуваагдах тооны шинж. Цифрүүдийн нийлбэр нь 3 хуваагдвал уг тоо 3 хуваагдана. Жишээ нь 3792 гэсэн тооны цифрүүд болох 3, 7, 9, 2-ын нийлбэр нь 21 гарсан. 21-ийг 3 хуваахад ноогдурт 7 гарах тул 3792 нь 3 хуваагдана. Цэнхэр өнгөөр бодогдсон тоонуудыг ажиглая. Эдгээр тоонуудын маань цифрүүдийн нийлбэр 3-т хуваагдж байгаа хэсгийг шалгая. 12 гэсэн тооны цифрүүдийн нийлбэр маань 3 гарч байгаа учраас 3-т хуваагдана. 15 гэсэн тооны цифрүүдийн нийлбэр маань 6 гарч байгаа учраас 3-т хуваагдана. 48 гэсэн тооны цифрүүдийн нийлбэр 12 гарч байгаа учраас 3-т хуваагдана. Тэгэхээр эдгээр тоонууд маань 3-т хуваагдах нэ. Дөрөвт хуваагдах тооны шинж. Хэрэв ямар нэг тооны сүүлчийн 2 оронгоос бүтсэн тоо тэр байрлалаараа 4-т хуваагдж байвал тэр тоо 4-т хуваагдана. Жишээ нь 3792 гэсэн тооны сүүлийн 2 орон болох 92 нь 4-т хуваагдж байгаа учраас 3792 нь 4-т хуваагдана. Ногоон өнгөөр бодогдсон тоог ажиглая. Хүснэгтэн дээр 1 болон 2 оронтой тоонуудыг ботсон байна. Сүүлийн 2 орон байгаа байрлалаараа гэсэн учраас 2 оронтой тоог авч үзье. 12 маань 4-т хуваагдана. 32 маань байгаа байрлалаараа 4-т хуваагдана. 16 маань 4-т хуваагдана. Эдгээр тоонууд маань 4-т нэ. Зургаат хуваагдах тооны шинж. Хэрэв ямар нэг олон оронтой тоо нь
2 ба 3-т зэрэг хуваагдаж байвал тэр тоо 6 хуваагдана. Жишээ нь 3792 гэсэн тоо маань 2 гэсэн цифрээр төгссөн тул 2 хуваагдана. 3792 гэсэн тооны маань цифрүүдийн нийлбэр 21 гарсан тул 3 хуваагдана. 2 болон 3-т зэрэг хуваагдаж байгаа учраас энэ тоо маань 6 хуваагдаад 632 гарсан байна. За өгснөгтэйг ажиглая. Эдгээр тоноод 36 авч үзье. 36 гэсэн том нь 6 гэсэн цифрээр төгссөн тул 2 хуваагдана. 36 гэсэн тооны маань цифрүүдийн нийлбэр 9 учраас 3 хуваагдана. 2 ба 3-т зэрэг хуваагдаж байгаа учраас 6 хуваагдана. 12 гэсэн том маань 2 гэсэн цифрээр төгссөн тул 2 хуваагдана. Цифрүүдийн нийлбэр 3 учраас 3 хуваагдана. 2 болон 3-т зэрэг хуваагдаж байгаа учраас 6 хуваагдах нэ. За тэгвэл эдгээр тоонууд маань 2, 3, 6-д хуваагдах нэ. Гуравдугаар 792-ыг 6 гэсэн 1.5 тоонд хуваасан байна. Хуваагдагчийн дээд орон болох 3000-ыг 6 хуваахад ноогдурт бүтэн 1000-д ноогдохгүй тул 3700-ыг 6 хуваана. Ноогдурт бүтэн 100-д ноогдох буюу 3 оронтой тоо гарахыг урьдчилан мэдэж болно. Гуравдугаар 792-ыг 6-д хэрхэн хуваасныг харъя. 3700-ыг 6-д хуваахад ноогдурт 600-д ноогдож 100-д үлдэнэ. 100-ыг 6-д хуваахад бүтэн 100-д ноогдохгүй тул 10-д шилжүүлж 10 10 болно. Хуваагдагчийн 10-ын орны 9 10-ыг нэмж 19 10-ыг 6-д хуваахад ноогдурт 3 10-д ноогдож 1 10-д үлдэнэ. 1 10-ыг 6-д хуваахад бүтэн 10-д ноогдохгүй тул нэгжиж шилжүүлэхэд 10 нэгж болно. Хуваагдагчийн нэгжийн орны 2 нэгжийг нэмж 12 нэгжийг 6-д хуваахад ноогдурт 2 нэгж ноогдно. Ноогдурт 600-д 3 10-д 2 нэгж буюу 632 гарсан байна. Хуваах үйлдэлээ хэрхэн зохицсныг шалгая. Ноогдурын утга болох 632-ыг хуваагч болох 6-гаар үржүүлэхэд хуваагдагч 3792 гарч байгаа тул ноогдурын утгыг 100 болсон байна. Гуравдугаар 792-ыг 48 гэсэн 2 оронтой тоонд хуваасан байна. Хуваагдагч нь 2 оронтой тул хуваагдагчийн дээд 2 орон болох 3700-ыг 48-д хуваахад ноогдурт бүтэн 100-д ноогдохгүй тул 379 10-ыг 48-д хуваана. Ноогдурт бүтэн 10-д ноогдох буюу 2 оронтой тоо гарахыг урьдчилан мэдэж болох нэ. Гуравдугаар 792-ыг 48-д хэрхэн хуваасныг харъя. 379 10-ыг 48-д хуваахад ноогдурт 7 10-д ноогдож 43 10-д үлдэнэ.
43 аравтыг 48-д хуваахад бүтэн аравт ногдохгүй тул нэгжиж шилжүүлээд 431 гэж болно. Хуваагдагчийн нэгжийн орны 2 нэгжийг нэмж 432 нэгжийг 48-д хуваахад ногдорт 9 нэгж ногдно. Ногдорт 7 аравт 9 нэгж буюу 79 гарсан байна. Хуваах үйлдэлээ эргэн шалгая. Ногдор утгыг ногдор утга болох 79-ыг хуваагч утга 48-аар үржүүлэхэд хуваагдагч 3792 гарч байна. Утгыг 100 болсон байна. Үтсэн хичээлээ баттгаж эдгээр тоог бодцгоё. 546-г 2-т байхад 2 хуваагдах тооны шинжээр 546-гийн сүүлийн орон 6 учраас энэ тоо 2 хуваагдана. 546-г 3-т хуваагдахад 3 хуваагдах тооны шинжээр цифруудын нийлбэр 15 гарч байгаа учраас энэ тоо 3 хуваагдана. 352-ыг 4-т байхад 4 хуваагдах тооны шинжээр уг тооны сүүлийн 2 орон нь 4-т хуваагдаж байгаа учраас энэ тоо өөрөө 4-т хуваагдана. 546-г 6-т байхад дээр бодсончлон 2 болон 3-т зэрэг хуваагдаж байгаа учраас 546 нь 6-т хуваагдах нэ. 768-ыг 24-т хуваасан байна. 768-ыг 24-т байх. Хуваагч нь 2 оронтой тул хуваагдагчийн дээд орон болох 700-ыг 24-т байхад ногдорт бүтэн 100-т ногдохгүй тул 76 аравтыг 24-т байна. Ногдорт бүтэн аравт ногдох буюу 2 оронтой тоо гарахыг урьдчилан мэдж болох нэ. $768-ыг 24-т хэрхэн хуваасныг харъя. 76 аравтыг 24-т хуваахад ногдорт 3 аравт ногдож 4 аравт үлдэнэ. 4 аравтыг 24-т хуваахад бүтэн аравт ногдохгүй тул нэгжиж шилжүүлээд 41 болно. Хуваагдагчийн нэгжийн орны 8 нэгжийг нэмж 48 нэгжийг 24-т хуваахад ногдорт 2 нэгж ногдно. Ногдорт 3 аравт 2 нэгж буюу 32 гарсан байна. Хуваах үйлдэлээ эргэн шалгаарай. Зөв бодсон эсгээ. Гэрээний даалгавар дээрх үржүүлэхийн хүснэгтэн дээрх шар, цэнхэр, ногоон, хөх өнгөөр будагдсан тоонуудыг 2, 3, 4, 6 хуваагдах тооны шинжийг ашиглан дэвтэртээ бичиж үнэн эсхийг бодож шалгаарай. Анхаарал тавьсанд баярлалаа.